салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Өнөөдрийн яригдах кейс дээр Peggy Carr гэх эмэгтэйн талаар тэдний гэр бүл тохиолдсон учир бүтээлэг зүйлийн талаар яригдах болно. Peggy-гийн амьдрал бодсон шиг нь бол амар байгаагүй. Тэр 1947 онд Флорида мужийн төвд байдаг нэг жижигхэн суурьнд төрсөн. Аав нь сонсголын бэрхшээлтэй. Гэр бүл нь мөнгөөр гачигдмал тийм нэг айлд Peggy өсөж төрөнсөн. Тэгэхээр Peggy-гийн хувьд багасаа ажил хийхээс өөр аргагүй. Гэхдээ олдж байгаа ажлууд нь дандаа маш бага цалинтай эсвэл амь насанд нь аюултай, эрсдэлтэй ажлууд байдаг байсан. Жишээ нь гэх юм бол эзгүй шахуу алслагдсан хурдны зам дагуу байдаг, ачааны машины зогсоолын дэрэгдэх, цайны газар, шөнийн ээлжинд ганцаараа зөөгч хийдэг байсан маа. Гэхдээ Peggy ол хизээч ажил олдохгүй байна гэж гомдлтгүй, гэрийнхэнд нь угаасаа мөнгө хэрэгтэй гэдгийг мэддэг байсан болохоор ямар ч ажлыг гололдгүй хийдэг байсан. Аюултай орчинд ажиллаж исэн болохоор болж өгвөл зоригтой байхыг хичээж, өөрийг нь дээрлэхэж, ашиглах гэж оролцсон ямар ч хүнд ширүүн зан гаргаж чаддаг байсан. Биеэр жижигхэн ч гэсэн хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд нэх их орооцолтож болохооргүй төрлийн хүн гэсэн тийм нэг зүйлийг мэдрүүлчихсэн байсан. Энэ зан нэг бодлын аюул учруулах хүмүүсээс өөрийг нь хамгаалдаг байсан ч гэсэн нөгөө талаараа Peggy-г сонирхож байгаа залуучуудыг өөрөөс нь үргээх нэг хүчин зүйл болдог байсан. Овоо нэг хүн танилцъя гэд бодоод очихоор нөгөөх нь ширүүн зан гаргаад үргээчдэг байсан юм байна. Тэгж байжгаад Peggy бол нэг залуутай уулзраад хатуу самар гэгддэг байсан эмэгтэй сэтгэлийг тухайн залуу уураж чадсан. Тэр хоёр бол бие биедээ дуурлаад дараа нь гэрлээд бүр 3 хүүхэдтэй болсон. Ингээд ийм байдалтай бүх зүйл гайхалтай сайхан байсан. Тэгжээтэл хоорондоо таарч тохирохоо болоод хосууд бол хоёр тишээ болж 1980-ад оны дунд үе гэхэд Peggy 30 гаруй настай 3 өсвөр насны хүүхэдтэй ганц бие ээжийн амьдралаар амьдраад өөрийгөө бол хүүхдүүдээ ямар дутаахгүй тулд амьдрдаг газрынхаа жижиг хоолны газар илүү цагаар ажиллаж эхлэх болсон. Ажил дээрээ эсвэл бусдад хатуу ширүү эмхтэй шиг харагддаг байсан ч гэсэн гэртээ ирэхээрээ ааш зан нь зөөлрөөд яг үнэндээ Peggy бол маш тийм гонигтай явах болсон. Амьдрал түүнд бол хитрхи хатуу хандж байгаа юм шиг хүүхдүүдээ аюулгүй аз жаргалтай амьдруулахын тулд хамаг чадлаараа хичээж байгаа ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнө өөрөө буруутай юм шиг мэдэрдэг байсан юм. Хүүхдүүд нь харин ээждээ огт гомдолдоггүй, аав ээж хоёр нь салсанд хүүхдүүд ээжигээ буруутгадаггүй байсан. Хүүхдүүд ээжигээ өдрөө алхан гонигтай байхыг харах хэцүү санагддаг. Тэгээ хизээ нэг өдөр өөр хүнтэй уулзраад дахин дурлаж шинэ амьдрал эхлүүлээсэ гэж боддог байсан. Ийм маягаар үргэлжилж исэн амьдрал 1987 оны сүүлээр өөрчлөгдөж эхэлсэн. Тэр жил болохоор Peggy Perry Ellen Carr гэдэг эрэгтэйтэй танилцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн. Perry Ellen-ыг Pie гэдэг нэрээр дууддаг. Тэгээ яг Peggy шиг сайхан эхнэрээсээ салсан өсвөр насны 2 хүүхэдтэй тийм өрх толгойсон аав байсан юм. Тэрнээс гадна яг Peggy шиг доромжлол дээрлэхэлт гэдэг зүйлийг энэ Pie гэдэг залуу ерөөсөө төвчдөггүй, багасаа ажил хийхээс аргагүй болсон тийм нэг залуу байсан. Тэгээд Pie-тэй танилцах үеэр тэр бол Флорида мужийн төв хэсэгт байдаг Alturas гээд жижигхэн тийм хөдөө тосгонд 2 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Тентхийн фосфатын уурхайд нь ахлах мастер буюу ээлжийн даргаар ажилладаг байсан юм. Peggy Pie хоёр болцож эхэлсэн даруйд Peggy-гийн хүүхдүүд бол ээжтэй гарсан асар том өөрчлөлтийг шууд анзаараад эхэлсэн. Урд нь болохоор ингээд гонигтай явдаг байсан ээж нь байнга инээмсэглэх болж үнэхээр аз жаргалтай харагддаг. Pie яг л бүх зүйлийг аврахаар ирсэн цагаан морьтой ханхүү шиг тэдэнд бол санагдчихсэн юм байна. Тэгээ өөртөө хэдхэн сарын дараа 1988 оны 4 сард Pie Peggy хоёр бол гэрэлсэн. Энэ мэдээ бол хоёр талын хүүхдүүдийг маш их баярлуулсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулсны дараа Peggy 3 хүүхдүүдтэйгээ Pie түүний 2 хүүхдүүдтэй хамт нийт 7 Флоридагийн Alturas дахь гэрлүү нь бол нүүж очоод тэндээ амьдрах болсон. Хэсэг хугацаанд бол шинээр бүрдсэн гэр бүл бүх талаараа гайхалтай хоорондоо зохицож байсан. Байшин нь болохоор нэлээд жижиг байсан болохоор 5 хүүхэд, 2 том хүн гээд 7 хүн нэлээд тийм шахуу орон зайд шахацлаж амьдардаг байсан ч гэсэн хоорондоо маш сайн ойлголцдог, гэр дүүрэн хүнтэй байх нь илүү тийм аз жаргалтай санагддаг байсан юм байна.
За өдрөө болгон маш их шуугантай, завгүй, баг зэрэг эмх замбраагүй өнгөрдөг байсан ч гэсэн тухайн байшин бол бүхэлдээ амьдрал инээд хөрөөр бэлхэж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг байсан. Гэхдээ Пеги бол хүүхдүүдтэйгээ хамт нүүж очсноос хэдхэн сарын дараа энэ хоёрын харилцаанд бол нэлээд тийм томоохон асуудлууд үүсэж эхэлсэн. Анх танилцж үеийн тэр хүчтэй таталцал, хайр дурлал нь гинт байхгүй болоод тийм нэг хоосон мэдрэмжүүд үүсч эхэлсэн байгаа. Сүүлдээ бүр бие биенээ үзэн ядах хэмжээнд хүрчихсэн байсан. Нэгнийх нь хийсэн ямар ч зүйл нөгөөд нь таалагдхаа болцсон. За тэгээ байдлыг улам бүрд ордуулсан зүйл нь гэх юм бол тухайн одоо жижигхэн хүн ам багтай тусганд тархсан нэг цуурхал байсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Пай болохоор хуучин одоо найз бүсгүүтэйгээ буцаж нийлээд нууцаар уулзж байгаа гэсэн тийм яриа газар авсан юм байна. Пай өөрөө бол энэ бүхнийг эрс одоо үгүйсгэжсэн ч гэсэн Пеги тухайн цуурхлыг үнэн гэдэгт бол итгэцэн. За ингээд тэдний хэрүүл нь бол улам бүр ширүүсээд хэрэлдэх тусмаа хоёр талаас нийлсэн одоо гэр бүлийн дунд улам бүр гүн тийм ан цав үүсээд Пегигийн хүүхдүүд ээжийнхээ талд харин Паийн хүүхдүүд нь болохоор аавынхаа талд одоо ингээд бараг автоматар шахуу ордог болсон. Тэгээ өөр нь гаднаас нь харсан ямар ч хүнд бол энэ Пай Пеги хоёрын гэрлэлт нь удаан үргэлжлэхгүй гэдэг нь илт харагдчихсан. За гэхдээ тэдний гэрлэлт бүрэн нурхаас өмнөхөн одоо хинэж төсөөлөөгүй нэг үйл явдал тохиолдсон. 1988 оны 10 дугаар сарын сүүлээр Пай нэг өглөө бол одоо сэрсэн даруйда би өнөөдөр бүтэн өдөр ан хийхээр явлаа гэж Пегид бол хэлсэн баг. За энэ болохоор урьдчилж төлөвлөсөн аялал энэ төр ерөөсөө биш байсан. Зүгээр л ингээд бүх зүйлээс холдохыг хүсэжсэн баг. Тэгээ тухайн үед бол хоёулаа аль аль нь хамтдаа цагийг өнгөрөөхийг ерөөсөө хүсгээ болчихсон байсан болохоор Пеги тэгж хэлэхэд нь ерөөсөө тоогоогүй. Тэгээ тэг сайн аваад ирээрээ орой уулзъя гэж хэлээд салсан. За ингээд Пай бол гэрээсээ гараад ачааны машиндаа суугаад явсан. За удаачгүй Пеги Сисигээ тохинтойгоо хамт гарахтаа бэлдээд машиндаа суугаад хот руу хөдөлсөн. За ээж охин хоёр болохоор хоёулаа нэг жижигхэн хоолны газарт зөөгчөөр ажилладаг байсан. За тэгээ тэр өглөө болохоор хоёулаа яг ээлжтэй байж таарсан юм байлээ. За тэгээ тэр хоёр хоолны газар руугаа явж очиод тутагшоогоо орж ажлын хувцас өмсөөд ээлжээ ердийнхөөрөө эхлүүлсэн. За гэхдээ ажил эхлээд удаагүй бахад Пеги болохоор нэг ширээнээс захиалга авахар очих жоох үеэрээ зүрх нь маш хүчтэй дэлсэж байгаа гэдгийг анзаарсан байна. Тэр бол одоо ажилдаа оцсныхоо дараа дотор ерөөсөө гүйж хараагаагүй, хүнд юм өргөөгүй, ерөн зүрх нь ингэж огцом хурдан цохлох ямар ч шалтгаан байгаагүй. Тэгэхлээр бол Пеги тоолгүй өнгөрөөхийг оролцсон. За удахгүй зүгээр олчихгүй хаа гэж бодсон юм билээ. Гэхдээ зүрхний цохилт нь ерөөсөө ингэж намтахгүй байсан болохоор үйлчилж исэн ширээнээсээ холдоод ажилчдын ариун цэврийн өрөө рүү яваад орсон. Тэгээ тэр явж ороод хаалгаа түгжээд суултуур дээр сууж зүрхээ ингээд одоо тайвшрахыг намжихыг хүлээсэн байгаа. Тэгээ сууж авах үеэр нь зүрх нь бүр улам хүчтэй дэлсээд хөлн ингээд жирүүлзэж эхэлсэн. Тэгээ дараа нь болохоор гар нь ч гэсэн жирүүлзээд эхэлсэн. Тэгээ Пеги бол угаасаа иймэрхүү зүйл дээр амархан сандардаггүй, юмыг ингээд хэтрүүлж сүржгэндэг тийм төрлийн хүн бол угаасаа биш байсан. Тийм болохоор тухайн шинж тэмдгийг мэдэрч сууж авахдаа би зүрхний шигдээс болж байгаа юм биш үстэй гэж бодсон байна. За тэгээд тэр босоод гараа угаагаад нүрээ усаар шавшаад өөрийгөө одоо баг зэрэг тайвшруулсан. Дараа нь ажилчдын амралтын өрөө рүү орохдоо охиндоо би зүрхний шигдээс болоод ах шиг байна. Гэтэ санаа зовох хэрэггүй. Би одоо гэрлүүгээ харж жоохон хөвтөтгий хэрвээ улам одоо байдалд орчих юм бол эмнэлэг рүү явна гэж хэлсэн байна. Ерөнхийдөө бол яг тухайн үед ингээд яг юу болоод байгаа гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн тоохгүй өнгөрөөж болохгүй гэж бодсон. За тийм болохоор тухайн өдрийн ажлаа ол дуусгахгүй явъя гэж охиндоо одоо хэлсэн. За Сиси болохоор ээжигээ хараад ерөнхийдөө маш их санаа зовсон ч гэсэн ээж нь бол ямар хүн бэ гэдгийг маш сайн мэддэг. Пеги нэлээд тийм хатуу төрлийн зүрхний шигдээс болж байгаа ч гэсэн бараг л унтаад эдгээчин гэж бодохоор тийм төрлийн хүн байсан маа. За тэгээ Сиси болохоор та гэртээ ингээ харжээ би ажил тараа шууд гэрлүүгээ харна. Ямар нэг өөрчлөлт гарах юм бол заавал над руу залхаарай гэж хэлсэн. Тэгээ охиндоо нөгөөх чинь санаа зовох хэрэггүй. Бүх зүйл зүгээр олно гэж хэлээд тэгээ менежертэй болохоор тухайн өдөр ажиллаж чадахгүй гэдгийг хэлээд тэгээ гэрлүүгээ явсан маа. Гэртээ яваад ицсэн чинь байшин нь бол хоосон байсан. Орсон даруйдаа нөгөөх чинь унтлахын өрөөлөгөө очоод тэгээ орон дээр хөвтөж жоохон амрахыг хичээсэн. Тэр өдрийн үдээс хойш Пегигийн хүү Дуэйн бол одоо сургуулаасаа гэртээ ирсэн.
Тэгээ эренгүүтээ ээжигээ орон дээр хөвтөж байгааг нь хараад Дуэйний хувьд бол айгүй тийм хачирхалтай төрлийн дүр зураг байсан. Яагаад гэхээр ээж нь бол өдрийн цагаар хизээч одоо юм унтаж амардаггүй хүн байсан. Үнэндээ бол Дуэйн ээжигээ урд нь хизээч өдөр унтаж байгааг нь харж байгаагүй. Бүр өвдсөн үедээ ч гэсэн ээж нь бол өдрийн цагаар хөвтөж амардаг төрлийн одоо унтдаг төрлийн тийм хүн ерөөсөө байгаагүй. Тийм болохоор одоо хүн санаа зовоод унтлахын өрөө рүү явж ороод ээжийнхээ одоо хөвтөжсэн орон дээр суугаад мөрөн дээр нь одоо зөөлөн хүрсэн чинь ээж нь бол мэдээж эргээд харсан. За тэгээд Пегигийн царай болохоор цонхигоод хамаг бие нь хөлөрцөн огт унтаж амраагүй гэдэг нь илт харагдчихсэн. Шүдээ бүр ингээд тас цуутсан нүүр царай нь хүчтэй өвдөлтөөс болоод нэлээд эвгүй харагдсан байгаа. Тэгээ нөх хүн сандраад та зүгээр үү? Юу болсон ингээ асуусан чинь одоо Пеги болохоор зүгээрээ би жаахан унтаад тэгээ зүгээр олчихно. Нэг л сонирн болоод байна. Ханиад хурж байгаа ч юм шиг би жоохон арзаагаад битээ би яг сайн мэдхгүй байна. Тэгээ ажилласаа би эрт гараад ирсэн. Жаахан унтаад тэгээ гайгүй болчих واخа гэж хариулсан байгаа. Тэгсэн чинь хүн болохоор та ингээд хэрэгтэй юм байх юм бол надад хэлээрэй гэд яг өрөөнөөс гарах гэжсэн чинь Пеги болохоор хүүгээ дуудаад тэг яг үннээ хэлсэн байгаа. Ээжийнх нь би үнэхээр ингээ сонирн болоод байна. Гар хөлмөө яг ингээ шатж байгаа юм шиг маш аимшигтай өвдөж ин бүр тэсхийн аргагүй өвдөж ин гэж хэлсэн маа. Тэгээ Дуэйн болохоор энэ одоо яриаг нь сонсоод бүр их сандраад ерөөсөө ингэж өвдлөө энтер гэж сүржгэндгүй хүн болохоор байдал бол ноцтой тал руугаа одоо хазааж гэдгийг ерөнхийдөө бол ойлгосон. Тэгээд Дуэйн болохоор тэр даруйдаа та ингээ заавал одоо эмнэлэгт хандах хэрэгтэй. Паиг ирэхээр таны хөргөж өгөх бах. Эсвэл түргэн цэслэмж дуудах уу ямар ч байсан нэг юм хийх хэрэгтэй гэж одоо ятгаж эхэлсэн байгаа. Гэхдээ Пеги маш их өвдөжсэн ч гэсэн бас л одоо ингээд магадгүй жоохон унтчих юм бол зүгээр олчих واخа гэж бодсон хэврээ байсан. За ингээ ярилцаад бэжэтэл ашгүй Пай бол нөгөө анд явна гэж хэлсэн. Тэрнээсээ буцаад ирсэн. За тэг гэрлөө орсон дарууд нь Дуэйн болохоор явж очоод ээжийн би ингээ сонирн болчлоо. Ээж юусоо хизээч ингэж байгаагүй. Тэр ер нь л өвдөж ингэж хэлдэггүй хүн. Та яаралтай одоо ээжийг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө Пай болохоор зүгээр халуурч байгаа юм уу эсвэл одоо ханаад төрсэн байлгүй дээ жаахан унтаад идэгчнэ гэж хариулсан байгаа. Гэхдээ дараа нь унтлахын өрөөнд явж ороод эхнэрээ яг ингээд өөрийнхөө нүдээр харсан даруйдаа бодол нь шууд өөрчлөгдсөн. Пеги үнэхээр аимшигтай харагдчихсан. Өвдөлтөөсөө болоод бүр орон дээрээ тасралтгүй хөрвөөд тийчилж исэн. Тэгээ шууд нөгөөх чинь за эмнэлэг явъя гэж хэлсэн. Пеги өөрөө ингээд алхаж явж чадахгүй байсан болохоор Пай тэврээд тэгээд машиндаа суулгасан. Эмнэлэгт явж очиод ч гэсэн тэвэрсэн байдалтай одоо дотогш нь оруулсан баг. За тэгээ эмчнэрийн үзлэгт орох үед бол Пеги бараг ярьж чадхаа болчихсон байсан. Тэг гар хөл нь ерөнхийдөө тэсхийн аргагүй хүчтэй өвдөлттэй. Ямар сайндаа бүр ингээд яаж чадахгүй ёолоод зүрх нь хүчтэй дэлсээд дотор нь одоо муухарсан байдалтай тасралтгүй ингээд бөөлж тийсэн баг. Тэгэхээр биеийн байдал нь бол маш богино хугацаанд ингээд эрчтэй одоо муудаж эхэлсэн. Пегийг хэвтүүлсний дараа эмчнэр Пай, Дуэйн, за Сиси болон одоо эмнэлэг дээр цугларсан бусад гэр бүлийнхэн рүү хандаад за энэ зүйлд юу нөлөөлсөн байж болох талаар та нарт ямар нэг одоо бодож байгаа тийм санаж байгаа зүйлүүд байна уу гэж асуусан ба. Тэгсэн чинь бүгдээрээ одоо ерөөсөө тийм одоо бодож байгаа ч юм уу тиймэрхүү зүйл байхгүй. Гинтл ингээд өнөөдөр ингээд эхэлсэн. Юу болсныг бид нар ч гэсэн ерөөсөө ойлгохгүй байна гэж хэлсэн ба. Тэгээ Пеги өөрөө айгүй тийм эвгүй нөхцөл байдал байсан болохоор эмчнэр өөрөөс нь ингээ юу болсныг ч гэсэн асууж чадаагүй юм байна. Өвдөлт нь хитрхи хүчтэй байсан болохоор тэр ингээд бүр ярьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. За тийм болохоор эмчнэр яг ямар өвчин болохыг тогтоохын тулд маш олон төрлийн шинжилгээг бол дараалан хийж эхэлсэн. За гэхдээ шинжилгээний хариунууд нь нэг нэгээрээ одоо гарч ирэхэд аль ч одоо таамаглаж исэн онш нь биш байсан. За тэгээ авсан шинжилгээнүүд нь дандаа одоо сөрөг гардаг ч юм уу, зарим нь бол бүх зүйл хэвэн байна гэсэн тийм хариунууд гарч исэн байна. Тэгээ ингээ эмнэлэг дээр эмчнэрийн өмнө Пеги бол нүдэн дээр нь би энэ улам бүрд ордоод хийсэн бүхэл шинжилгээ нь ямар ч одоо асуудал илрүүлээгүй хэвээр байсан. Ингээ эмчнэр бол бүхэлдээ мухардалд орсон байгаа. Пегид юу тохиолдсон гэдгийг эмчнэр бол огт ойлгож чадаагүй. За тэгээ өөр хийх зүйл үлдээгүй болохоор түүнийг эмнэлгийн өрөөнд хэвтүүлээд биеийн байдлыг нь ойроос ажиглаж эхэлсэн юм байна. Тэгээ тийм байдалтай эмнэлэгт одоо 3 хоног хэвтсэний дараа Пегигийн шинж тэмдгүүд нь баг багаар ашгүй намжиж эхэлсэн юм билээ. За тэгээд бүрэн эдгээгүй байсан ч гэсэн буцаад бол ярьж чаддаг болсон, хоол идэж, ус ууж,
өөрөө алхаж хөдөлж чаддаг болсон юм билээ. Гэхдээ зарим үед бол зүрх нь гинт маш хурдтай дэлсэж гар хөлөөр нь хүчтэй өвдөлт бол үй дахиж мэдрэгддэг байсан. Тэгээ ямар ч байсан гэд ерөнхийд нь авч үзэх юм бол нэлээд бие нь дээрдэж байгаа гэдгийг Пеги өөрөө ч гэсэн мэдэрч исэн. Ийм байдалтай 3 хоногийн дараа гэхэд Пегиг эмнэлгээс гаргасан юм байна. Тэгээ эхэндээ бол бүх зүйл хэвэн юм шиг санагдчихсэн. Бие нь үнэхээр эдгэрж байгаа юм шиг харагдчихсан. Гэхдээ гарснаас ердөө 24 цагийн дараа гэхэд Пегигийн зүрх нь дахиад маш хурдтай дэлсээд эхэлсэн. Тэгээ удаачгүй гар хөл нь яг л галт шатж байгаа юм шиг аимшигтай бас л өвдөд эхэлсэн. Тэгээ урдны удаа яг ийм нөхцөл байдалд орчоод эмнэлэг рүү явсан ч гэсэн яг юу болсон гэдгийг эмчнэр бол тодорхой шинжилж гаргаж ирч чадаагүй болохоор буцаад очих гэдэг нь зөв сонголт юм шиг санагдаагүй. Ялангуяа Пеги өөрөө болохоор гэртээ хөвтөж агаад аяндаа дээрдэх байхаа гэж бодсон юм байна. Тэгээ дараагийн хэдэн өдрийн турш тэр бараг л орноосоо бослохгүй амарсан ч гэсэн биеийн байдал нь огт дээрдээгүй. Улам бүр дорцоор агаад сүүлдээ бүр юм хэвтрийн болсон юм байна. Би энэ тэр чигтээ чичирч хэвтгэхээс өөр юу ч хийж чадахгүй байсан. Тэгээ заримдаа гар хөлөөр нь дамжиж байгаа тэр тэсгийн арга өвдөлтөөс болоод амаа таглаж бүх чадлаараа орилохоос өөр зүйл хийж чаддаггүй байсан. Ингээд сүүлдээ 10 сарын 30-нд буюу Пеги яг ажиллаж байх үеэрээ эвгүй шинж тэмдгүүд яг илэрснээс 10 хоногийн дараа түүний гэр бүлийнхэн нь энэ өвчнийг унтаад эдгэн гэж байхгүй юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгээд тэд нар бол түргэн тусламж дуудсан. Пегиг бол яаралтай эмнэлэг рүү хүргэсэн. Яг өмнөх хэдэн хоногудад нь угаасаа очиж исэн болохоор эмчнэр нь бүгдээрээ таньж исэн. Хэдийгээр учир бүтээлэг байсан ч гэсэн ямар нэг шин сэжүүр гарч ирсэн байж магадгүй гэж найдаад урдны удаа хийсэн бүх шинжилгээгээ дахиад нэг удаа хийсэн байна. Гэтэ харамсалтай нь дахиад л бүх шинжилгээний хариу нь сөрөг эсвэл тодорхойгүй гараад зарим нь бүр ямар ч асуудал илрээгүй гэсэн тийм хариутай бол хэвээрээ байсан. Тэгээ эмчнэр бүр Пеги санамсаргүй байдлаар ямар нэг тийм хорт бодис залхичихсан байж магадгүй гэж үзээд токсикологи шинжилгээ хүртэл хийсэн юм билээ. Гэхдээ тухайн шинжилгээ ч гэсэн яг бусад шинжилгээ шигээ сөрөг гарсан юм байна. За ингээд эмчнэр бас л хурдталд орсон. Тэгээ дахиад ингээд өөр хийх зүйлгүй болсон болохоор яг урдны адил Пегиг эмнэлгийн өрөөнд хэвтүүлээд зөвхөн биеийн байдлыг нь ажиглахаар шийдсэн. Тэр шөнө Пегиг болохоор тасаг руу шилжүүлээд тэгээд тэсгийн арга өвдөлтөөсөө болж шүнжэнгөө бүр хамаг чадлаараа орилох тийм дуу болвол бүр коридороор нэг цойротчихсэн. Ингээ маргааш өглөө гэхэд бол байдал бүрч аимшигтай болсон. Пеги заримдаа ухаан алдаал тэгснээ буцаж сэргээл нөхцөл байдал нь айгүй хэцүү болцсон байх үеэр гэр бүлийнх нь бусад хүмүүс ч гэсэн асуудалд ороод эхэлсэн. Тэгээ яасан бэ гэхлээр тухайн өглөө Пегигийн төрсөн хүү Дуэйн тэгээд Пайн хүү Трэвис хоёрыг яг Пегитэй ижил тийм шинж тэмдэг илэрсэн болохоор нь тухайн эмнэлэгт хэвтүүлсэн юм байлээ. Хоёулынгийнхэн зүрх нь маш хурдан дэлсээд дотор нь муухайрч бөөлжөж гар хөл нь жирвэлзэж эхэлсэн. Тэгээ эмчнэр болохоор Дуэйн Трэвис хоёрт бас л Пегид хийсэнтэй адил яг бүх шинжилгээг хийсэн. Гэсэн чинь хариу нь бас л уртныхтай нь адилхан байсан. Бүгд хэвийн эсвэл сөрөг гэсэн тийм хариунууд гарч ирсэн. Гэхдээ Дуэйн Трэвис хоёрыг эмнэлэгт хэвтүүлсний дараахан Пегиг хариуцж ирсэн мэдрэлийн эмч бол түүний биеийн байдлаас нэг онцгой зүйлийг бол анзаарсан байна. За тэр үед бол яг л ангаахын сургууль сурч ирсэн үеийн мэдлэг нь гинт санаанд нь орж ирсэн юм шиг болоод Пегигийн шинж тэмдгүүдтэй яг тохирох нэг маш тодорхой өвчнийг гинт сансан байна. Тэгээ тэр эмч болохоор ингээд юу болоод байгааг ерөнхийдөө ойлгоод эхэлсэн гэсэн. Тэгээ тэр даруйда хамт ажилладаг эмч нартаа хэлсэн чинь тэд нар бол яарад эмчнэрийн баг ашигладаггүй маш тийм тусгай зориулалтын нэг шинжилгээний иж бүртлийг авчирсан юм билээ. За тэгээ тухайн шинжилгээний иж бүртэл нь маш ховор, маш тодорхой нэг өвчнийг илрүүлэхэд зориулагдсан юм байна. Эмчнэр Дуэйн, Трэвис, Пеги 3 тухайн шинжилгээг бол хийсэн. За маргааш нь хариу ирэхэд мэдрэлийн эмчийн таамаг нь бол зөв байсан гэдг нь батлагдсан юм билээ. Энэ 3 бол гуруулаа тухайн өвчний шинжилгээнд эрэг гэсэн тийм хариу бол гарсан. За тэгээ харамсалтай зүйл нь юу байсан гэхээр тухайн өвчнийг эмчлэх арга байсан ч гэсэн Пегигийн хувьд бол аль хэдийнэ хитрхи оройтчихсан байсан. За түүний бие нь бол маш хүнд гэмтээд бараг бүх хэрэгтэн нь ноцтой гэмтсэн байсан болохоор эмчилгээг тэр дараа эхлүүлсэн ч гэсэн амийг нь бол аварч чадахгүй төвшөнд хүрчихсэн байсан. За тэр өдөр бол эмчнэр Пегитэй ярилцахаар өрөөнд нь орсон байна. Пеги тухайн үед бол маш хүчтэй төрлийн өвчин намдаах юм хэрглэжсэн ч гэсэн гар хөлөөрөө тэсгийн аргагүй өвдөж орон дээрээ байн тэйчэлж дэрэндээ ингээд нүрээ наагаад орилсон хэвээрээ байсан. За эмчнэр бол түүнд
одоо үннийг нь хэлсэн та ингээд амьд үлдэх ямарч боломжгүй. Одоо бидний хийж чадах цорын ганц зүйл бол таны өвдөлтийг аль болох багасгаад үлдсэн хугацааг тань одоо аль болох 50 өнгөрүүлэхийг хичээх явдал. Харин дараагийн зорилго нь таны 2 хүүгийн амийг аврах явдлаа гэж хэлсэн байгаа. За ингээд энэ аимшигтай мэдээг сонсоод удалгүй Пеги бол комонд орсон. Ингээд 4 сарын дараа буюу 1989 оны 3 сарын 3-нд Пегигийн гэр бүлийнхэн амьдралынхаа одоо хамгийн хүн шийдвэрийг гаргахаас өөр аргагүй болсон юм байлээ. За тэд нар бол түүний амьсгалын аппаратыг салгах одоо зөвшөөрлийг нь эмнэлгийн багийнхан төгсөн. Ингээд Пеги бол нас барсан. За харин түүний 2 хүүгийн тухайд гэх юм бол Дуэйн 2 сарын турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа одоо бүрэн эдгэрсэн байлээ. Трэвис болохоор 6 сарын турш эмнэлэгт хэвтсэн. За тэр бол амьд гарч чадсан ч гэсэн насан туршдаа хэвийн алхаж чадхаа болох хэмжээндээ тулсан одоо тийм нэг хэцүү үйл явдал болсон юм байлээ. За энэ үед болохоор Пегигийн аминд хүрч Дуэйн Трэвис хоёрын амийг бараг авах шахсан өвчин яг юу байсан нь бүрэн одоо тогтоогдчихсан байсан. За хүн бүр оншийг бол мэддэг болсон гэсэн үг. Гэхдээ хинч одоо нэг асуултанд ерөөсө хариулж чадаагүй. За тэр нь бол яагаад гэсэн асуулт байсан. Яагаад ийм зүйл одоо энэ гэр бүлд тохиолдсон? Яагаад зөвхөн энэ 3 хүн өвчлсөн? Ерөнхийдөө бол одоо ямар ч зүйл логиктой санагдахгүй байсан. Гэхдээ Пегиг нас барсны дараахан энэ нууц бол маш хачирхалтай, хэний ч төсөөлөөгүй байдлаар тайлагдаж эхэлсэн юм билээ. Дугаарын спонсор TechFit Monster уургийн ундаа. Энэхүү уургийн ундаанд булчингийн өсөлтийг дэмжиж, дасгалын дараах сэргэлтийг хурцсахад туслана. Уургийн хэрэгцээг танд хангалттай нөхөж өгснөөр жингээ барихыг хичээж байгаа, калори багтаа хоол сонгохыг хүсдэг, өлсөхгүйгээр турах зорилготой, уураг дутагддаг хүн болгонд онцгой ач холбогдолтой. Үр дүнд нь жин аажмаар буурна, булчин хадгалагдана, дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги тогтвортой болно. 45 г цэвэр уураг болж шинжлэгдсэн TechFit Monster уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаарлууга буцаад оръё. За дэлхийд даяар Mensa гэж байгууллага бол байдаг. За энэ нь бол товчилсон нэрнтэр ерөөсөө биш. Латин гаралтай үг юм байна. Ерөнхийдөө бол оюун ухаан гэсэн одоо утгатай. За Mensa бол одоо оюуны тийм өндөр чадвартай хүмүүсийн маш хаалттай, элсэхэд хэцүү тийм одоо нийгэмлэг байт юм байна. За энэ байгууллагад элсхийн тулд одоо хүний IQ буюу одоо оюуны чадамжийн шалгалтын оноо дэлхийн нийт хүн амын хамгийн дээд 2% нь багтдаг гэдгийг аль бие ёсоор бол эхлээд нотлох ёстой байдаг. За тэгсэн ч гэсэн элсэх бол баталгаа байдаггүй. За Peggy Pie хоёрын амьдарч исэн Флорида мужийн Алтурас гэд хотод ч гэсэн Mensa-гийн нэг салбар нь ажилтдаг байсан юм байна. За энэ салбаруудын зарим нь бол сар болгон цуглараад хүний оюун чадлыг сорьсон ямар нэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан юм байна. За Алтураст байдаг Mensa-гийн салбарынхан сар болгон нэг байршилд цуглараад өөрсдийнхөө нэрлэлтгээр бол аллагын нууцлаг өдөр гэх тийм тоглоомыг зохион байгуулдаг байсан. Гишүүд нь бол буудал, за жижиг тийм зочд буудлууд, амралтын байшин гэх мэт газар хамтдаа одоо байрлаад зохиомл аллагын хэргийг мөрдөн шалгаж байгаа тийм дүрт тоглодог байсан. За ихэнхдээ нэг эсвэл хоёр гишүүн маш нарийн төлөвлөсөн зохиомл аллагын хэрэг, за тэгээд түүнийг мөрдөх бүх үйл явдлыг зохиож бэлддэг. За дараа нь болохоор гишүүн болгонд өөр зохиомл дүр хуваарилдаг. За ингээд тухайн газар очсон даруйда хүн болгон өөрийн ямар дүрд тоглох, ямар үүрэгтэйгээ мэдэж авт юм. Дараа нь бол дүрдээ бүрэн ороод тусгай хувцас өмснө. За ингээд жинхэнэ алуурчныг илрүүлэх хүртэл бүгд бол дүрээсээ гардаггүй байсан. За тэгээ энэ тоглоом нь оролцогчдын логик сэтгэлгээ, оюуны чадварыг нь бол маш өндөр түвшинд сорьдог. Тэгээ өөрсдийнх нь хувьд асар хөгжилтэй төрлийн тоглоом байсан учраас Mensa-гийн бүх гишүүд энэхүү аллагын нууцлаг өдрүүдийг маш их хүлээдэг байсан юм. Тийм болохоор Peggy нас барснаас ердөө хэдхэн 7 хоногийн дараа буюу 1989 оны 4 сарын үеэр Алтураст байдаг Mensa-гийн салбарт шинэ гишүүн илссэн. За түүний нэрийг болохоор Sherry Green гэдэг. Sherry болохоор дунд иргэм насны эмэгтэй. Тэгээ Texas мужид амьдардаг хүчрхийлэгч нөхрөөсөө цухтаагаад Флоридагийн төв хэсэгт одоо сайхан нүүж ирсэн тийм хүн байсан. Тэгээ энэ эмэгтэй Mensa-д элснийхэн дараахан бусад гишүүд нэг зүйлийг бол маш хурдан анзаарсан.
За Sherry болохоор шинэ найз нөхөдтэй болохыг үнэхээр их хүсэж исэн тийм хүн байсан. Гэхдээ тэр бол зүгээр л хинтээ ч хамаагүй найзлахыг хүсээгүй. Тэр алтуураст байдаг Mensa-гийн салбарын хоёрхан хүнтэй найзлахыг илүү тийм дотн найзлахыг хүсэж исэн гэдгийг ойлгосон. За тэр хоёр хүн нь болохоор Diana Carr болон түүний нөхөр George Trappal гэдэг хоёр хүн байсан. За Diana Carr гэдэг нь болохоор Pie Carr гэдэг хүн байсан шүү дээ. Peggy-гийн нөхөр болсон. Тэрний гэр бүлтэй ямар ч тийм төрөл садны холбоогүй хүн байгаа. Зүгээр ингээ овгүй нийжлэхэн гэсэн үг. Диана болохоор Алтуураас хотод өөрийн хувийн эмнэлэг ажиллаулдаг. Маш амжилттай тийм ортопедийн эс засалч байсан. Харин Жорж болохоор компьютерийн программист, тоолж баршгүй олон төрлийн тийм агсан төвшний эрдмийн зэрэгтэй маш өндөр боловсралтай хүн байсан байгаа. За тэгээ хамгийн сонирхолтой нь гэх юм бол Жорж Диана хоёрын гэр Peggy Pie хоёрын байшингийн яг хажууд байдаг байсан юм байна. Sherry болохоор энэ хоёр хүнтэй танилцсан даруйда маш итгэвчтэй ойртож дотносхийг хүсээд найзлахыг хичээсэн ч гэсэн Жорж Диана хоёр энд нь нэх их ач холбогдол нэр өгөөгүй. Шинэ газар ганцаараа нүүж ирсэн, дээрээс нь хүчирхийлэгч нөхрөөсөө цогтож ирсэн тим эмэгтэй мэдээж шинэ найз нөхөд хэрэгтэй байлгүй яг магадгүй энэ эмэгтэйд зүгээр л багахан хэмжээний дэмжлэг хэрэгтэй байгаа хаа гэж тэр хоёр бодсон ба. Ингээд Жорж Диана хоёр түнтэй илүү дотн найзалж нөхөрлөхийг бол ямартаач зөвшөөрсөн. Тэгээ Sherry Mensa-д илссэн тухайн сард нь Жорж Диана хоёр яг тэр үеийнх нь аллахын нууцлаг өдөр гэд тоглоомын зохиолыг боловсруулах үүргийг авчихсан байсан. Тийм болохоор тэд нэр хамтдаа суугаад тэгээ энэ удаагийн аллахын хэргийг аль болохоор Эдрээтэй тийм тайлахад хэцүү болгохын тулд маш нямбай ажилласан юм байна. Ялангуяа Жорж болохоор хохирогчийг яг ямар аргаар хөнөөх вэ гэдэг дээр бол бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Тэг яг энэ тоглоомонд оролцож байгаа хүмүүс бараг л тайлагдах боломжгүй төгс гэмт хэргийг бүтээхийг зорьсон байгаа. Ингээд Жорж бол маш нарийн төлөвлөсөн аллахын хувилбараа зохиогоод эхэлсэн. За түүний эхнэр Дианагийн боловсруулсан мөрдөн шалгах хэсэгтээ бол хамтд нь нийлүүлээд маш эдрээтэй өндөр түвшний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй тийм зохиол бүтээсэн. Тэгээ хоёулаа бол энэндээ маш их сэтгэл хангалуун байсан. Ингээд хэд хоногийн дараа Жорж Диана хоёрын маш их хөдөлмөрлөж бэлдсэн тэр өдөр нь эхлэх цаг болсон. За тэд бол дүрийн тоглоомд зориулж бүх картуудаа хэвлэж гаргасан. За карт болгон дээр нь тухайн Mensa-гийн гишүүн ямар дүр бүтээх, ямар үүрэгтэй байх, за бас Жоржийн зохиосон тэр төгс гэмт хэргийн талаар анхны мэдээллүүд нь бол бичигдчихсэн байсан. За тэд бол дараа нь дүрийн хувцснуудаа аваад ачаага бэлдээд машинд сууж ойролцооход дэм буудлын руу явсан. За тэнд болохоор Mensa-гийн бусад бүх гишүүн тэр дундаа бол нөгөө Sherry гэдэг эмэгтэй оччихсан байсан. Хүн болгон дэм буудалтаа бүртгүүлсний дараа лоббид цугларсан. За тэнд болохоор Жорж, Диана хоёр хүн болгонд дүрийн картуудыг тараасан байгаа. Тэгээ тэд нар болохоор өөрт оногдсон дөрүүдээ уншаад тоглоомын үеэр юу хийхээ ойлгоцгоож эхэлсэн. Тэгээ Жорж болохоор тухайн өөрийнхөө бичсэн зохиолдоо үнэхээр сэтгэл хангалуун байсан. Тэрүүгээрээ ч гэсэн айгүй бахархаж байсан болохоор энэ удаагийн тоглоом үнэхээр хэцүү байх болно. Би бараг төгс гэмт хэрэг зохиосон гэж бусдад баг зэрэг тийм өнгөрөх байдалтай ярьж байсан байгаа. За тэгээ Sherry болохоор тухайн тоглоомонд ашиглагдах алуурчны зэвсгийн талаар олж мэдчихэд түүнд бол нэлээд тийм таалагдсан гэхүү дээ. Тэгээ тэр дараадаа Жорж дээр явж чод яагаад ийм төрлийн зэвсэг сонгосон, ер нь яаж ийм санааг олсон, бодит амьдрал дээр хүний биед яг ямар нөлөө үзүүлдэг вэ гэсэн тийм асуултыг бүр ингээд тасралтгүй асуугаад эхэлсэн. Тэгэхээр зөвхөн тоглоомын талаар биш, яг жинхэнэ ингээд бодит амьдрал дээр энэ аргыг хэрэглэх юм бол хүний биед юу болдог гэдгийг мэдхийг хүсэжсэн байгаа. Sherry бол яг энэ төрлийн анхлахад хэтэрхий их татагдсан юм шиг байдалтай харагдчихсэн. Ерөнхийдөө бол ингээд бүр улаараад Жоржоос энэ талаар асууж байгаа нь нэлээд тийм эвгүй мэдрэмж төрүүлэх хэрэгсэн маа. За тэгээ нөгөө Жорж болохоор түүнд бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Яг тухайн зэвсэг нь яг юу болох, хүний биед ямар нөлөө үзүүлдэг, хаанаас олж болдог. За тэгээд түүхийнхэн талаар хүртэл ярьж өгсөн. Sherry бол бүх яриаг нь нэг ч үг алдалгүй анхааралтай сонсч исэн. За тэгээд ямар тач сүултээ бол тухайн аллахын нууцлаг өдөр гэх тоглоом нь өндөрлөөд Mensa-гийн бүх гишүүн энэ удаагийн тоглолтыг бол үнэхээр гайхалтай болсон гэж магтаж гэр гэрлүүгээ бутсан байгаа. За ингээд энэ явдлаас хойш бараг бүтэн жилийн турш нөгөө Sherry гэдэг эмэгтэй Жорж, Диана хоёрын амьдралын бараг сар
салшгүй нэг хэсэг болсон юм билэ. Тэд нар бол үргэлж одоо хоорондоо уулздаг, байнга уцаар ярина, асуулт асуун. Sherry бол үндсэндээ ингээд байнга л одоо хамт цагийг өнгөрөөхийг хүсдэг болсон юм байна. Ялангуяа нөө George гэдэг нөхөртөө нь болохоор Sherry улам бүр тийм одоо дотн болоод байнга одоо хамт байхыг хүсдэг. Тэгээ өөр нь бол уулзах болгондоо аллагын нууцлаг өдргээд нөгөө толомонд нь зориулж зохиосон тухайн аллагын талаар байнга одоо яриа өрнүүлдэг. Тэрнээс нь болж одоо Жоржийг байнга магтдаг. Тэгэл намайг одоо ингээл айгу ухаантай гэж боддtiin байна. Миний зохиосон төгс гэмт хэрэгтэй нэмэгтэй бараг татагдчихжээ энэ төр. Тим зүйлийг одоо дотроо бодож өөрт нь айгуух тэр яриа таалагддаг гэсэн байхгүй юу. Тэгээ Sherry бол тухайн сэдвийг хөндөх болгоно George одоо бүр туртай наргагүй бүх зүйлийг дахин тайлбарлаж өгдөг гэсэн. Хосууд бол энэ Sherry гэдэг эмэгтэй одоо өөрсдийг нь магтжин, өөрсдийг нь айгуу тийм ухаантай гэж боддог гэсэн тийм нэг өрөөсгөл ойлголттой явж исэн гэдгээ тухайн үедээ одоо огт мдээгүй. Ингээд 1989 оны 12 дугаар сард буюу George Diana хоёр Sherryтэй танилцаад 8 сар орчмын дараа Diana гэдэг нөө эхнэр нь эмнэлгээ Алтураасаас одоо хөрш Sebring гэдэг хот руу нүүлэхээр шийдсэн юм байлээ. Тэгээ Алтураас дахь гэрээсээ одоо шинэ эмнэлэг рүү хүрэх зам нэлээд хол байсан болохоор George Diana хоёр өөрсдөө ч ихсэн тэр Sebring гэдэг хот руу нүүхээр шийдсэн юм байлээ. Тэгээ Sherry энэ мэдээг сонссон даруйдаа George руу залхаад та хоёр байшингаа надад түрээслүүлчихэж надад амьдрах газар байхгүй. Би найзындаа ингээд амьдраад явж исэн. Хідээр түрээслэн гэсэн ч хамаагүй би төлөөд танад амьдрья гэж хэлсэн. Тэгээ нөгөө хоёр нь болохоор зөвшөөрөөд ямар ч гэсэн ойрын саруудад бол ингээд чамд түрээслүүлээд чи амьдарч болно. Дараа нь ярилцж агаад зарах уу түрээслэх үү гэдгээ шийдэе гэж хэлсэн. За тэгээ удаачгүй Sherry болохоор өөрийнхөө зүйлүүдээ биелдээд тэдний гэрт нь явж утсан. За George Diana хоёр болохоор үлдсэн одоо хэсэг зүйлээ аваад гэрээсээ гарсан. Тэгээ Sherry-д бол түлхүүрээ өгөөд ямар нэг хэрэг гарах юм бол бидний лөө залгаарай гэж хэлсэн юм билээ. За ингээд тэр хоёр бол явсан. Тэгээ бүр яг явж орсноос ердөө хэдхэн минутын дараа Алтураас хотын цагдаагийн хилцээний бараг бүх бүрэлдэхүүн тухайн байшингийн урд хаалгыг нь эвдэлж ороод цагдаа нар нэг зүйлийг олсон. За тэгээд тухайн олсон зүйл нь одоо энэ Sherry гэж хүн яг үнэндээ хэн байсан, ямар зорилготой байсан гэдгийг илчлээ зогсохгүй. Peggy болон түүний гэр бүлд нь яг юу тохиолдсон гэдгийг бүхэлд нь тайлсан юм байлээ. За тэгээд яг юу болж өнгөрсөн гэдгийг одоо та бүхэнд ярьж өгье. За Peggy бол хоолны газарт ажиллаж байх үеэрээ анх зүрх нь одоо хүчтэй дэлсэж гар хүлэн жирвэлзэж эхлэхээс 2 хоногийн өмнө за хин нэгэн бол Peggy Pie хоёрын гэрийнхэн галт тогоонд нь 8 тийм шилэн савтай Coca-Cola тавьчихсан. За тухайн ундааг галт тогооны агуулгынх нь буланд нэлээд одоо даалтхан байрлуулсан юм байна. Тэгээ хэд хоногийн дараа гэр бүлийнхэн тухайн одоо колаг олж харсан ч гэсэн нэг их зүйл тоогоогүй. Ер нь бол нэг анзаарахгүй байжгаад Peggy за бас гэр бүлийн бусад хүмүүс тухайн колануудаас нь уугаад эхэлсэн. Гэхдээ нэг зүйл нь юу байсан гэхлээр Peggy ер нь бол коланд айгүй тийм дуртай байсан юм билээ. Тийм болохоор бусдаасаа хавьгүй одоо их хэмжээгээр уусан юм байна. Тэгээ сүүлд одоо олж тогтоосноор л тухайн 8 шил Coca-Colанд бүгдэнд нь бол зориудаар хор хийчихсэн байсан. Бүх шилэн дотор талиум гэх одоо хүнд металл их хэмжээгээр агуулгдчихсан. Талиум нь болохоор ямар ч өнөргүй, өнгөгүй, амтгүй, ер нь бол хүний биед угаасаа ингээд маш өчүүхэн хэмжээтэй байдаг ч гэсэн цусан дах одоо хэмжээ нь жаахан л одоо нэмэгдэх юм бол маш хүчтэй хор болж хувирдаг. За Peggy бол 2 дахь удаага эмнэлэгт хэвтэх үеэр бас Dwayne Travis хоёрыг эмнэлэгт авчирсан. Тэр үеэр бол Peggy-г үзчихсэн мэдрэлийн эмчнийг чухал одоо шинж тэмдгийг бол анзаарсан. Peggy-гийн үсэнд халтраад ингээд туг тугаараа унаад эхэлсэн. За яг тэр үед болохоор бүх зүйл мэдрэлийн эмчийн санаанд нь ингээд гинэт одоо буусан байгаа юм л та. Яг л одоо ангаахын сургуульд сурч ах үе нүднийх нь өмнөр ингээд өнгөрөх шиг болсон юм билэ. За тэр үед бол талиумын хордлогын талаар үзчихсэн гэдгээ тухайн эмч бол гинт сансан. За талиумын хордлогын хамгийн онцлог одоо шинж тэмдгүүдийн нэг нь бол ингээд ус унах явдал байдаг. За нөгөөх нь болохоор гар хөлөөр нь тэсгийн аргагүй хүчтэй өвдөх тийм зүйл байдаг юм байна. За тийм болохоор мэдрэлийн эмч хамт ажилладаг бусад эмч нартайгаа хамт талиумын одоо хордлогыг илрүүлэх тусгай шинжилгээний ээж бүртлийг авчираад Dwayne Travis болон одоо Peggy 3-т шинжилгээ хийсэн. За хариу нь бол бүгд талиумын хордлоготой гэдгийг нь баталсан юм билээ. За гэхдээ
тэдний биед агуулгадчихсан талиумын хэмжээ нь бүр үнэхээр санаанд багтамгүй өндөр тунтай байсан. За Dwayne Travis хоёр амьд үлдсэн нь бараг гайхамшиг гэж хэлж болохоор исэн юм билэ. Тэдний биед байсан талиумын хэмжээ хүний биед байглаасаа байдаг хэмжээнээс бүр 20,000 дахин их байсан. Харин Peggy-гийн хувьд бол бүр ч аимшигтай. За түүний биед байсан талиумын хэмжээ байгалийн хэвийн хэмжээнээс бүр 50,000 дахин их байсан юм билээ. Тэгэхээр энэ нь бол бүхэлд хүргэх тунгаас бүр хэд дахин давсан хэмжээ байсан. Тийм болохоор эмчнэр түүнд бид танд хийж чадах зүйл ингээд үлдээгүй. Таны бие бол үндсэндээ аль хэдийнэ өгчихсэн гэж үннээр нь хэлсэн юм билээ. Dwayne Travis хоёроос гадна гэр бүлийн бусад гишүүдэд ч гэсэн талиумын шинжилгээ ол хийсэн юм байна. За нэг хүүхдээс бусд нь бүгд талиумын хэмжээ хэвийн хэмжээнээс өндөр гарсан. За гэхдээ Dwayne Travis Peggy 3-тай харьцуулах юм бол тэдний биед орсон хэмжээ маш бага байсан болохоор бүгдээрээ бүрэн эдгэрч чадсан. Ингээд эмчнэр бол энэ гэр бүлийг хин нэгэн хордуулсан гэдгийг азар эрт ойлгосон. Тэр даруйд цагдаад мэдэгдээд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. За цагдаа нарын хамгийн ихний сэжигтэн нь бол Pi байсан байгаа. Ягаад гэхлээр Peggy өвдөхөөс өмнөхөн энэ хоёрын харилцаа бол нэлээд эвгүй болцсон, хоорондоо нэлээд хэрэлддэг. Peggy яг өвдөж эхэлсэн өдөр нь Pi гинэт ан хийхээр явсан нэлээд сэжиг төрүүлж байсан. За тэрнээс гадна Pi болохоор тийм фосфатын уурхайд ажилтдаг байсан болохоор янз бүрийн ховор төрлийн химийн бодис авах боломжтой гэж үзсэн билээ. За гэхдээ илүү нарийн төвшөнд шалгаад үзсэн чинь Pi болохоор тухайн талиум гэд бодисыг олж авах боломжгүй байсан гэдэг нь тогтоогдсон. Тэгээд тэр талиум гэдэг нь бол маш ховор. За тэгээд айгүй тийм үнэтэй металл юм байна. Тэгээд хэрвээ үнэхээр ингээд ихнэрээ хордуулж алахыг хүссэн байсан бол өөрийгөө за тэгээ хамгийн хайртай хүүгээ хүртэл хамт хордуулахыг угаасаа огт хүсэхгүй байсан баг. За энэ бол угаасаа цагдаа нарын хувьд ч гэсэн айгүй утгагүй санагдчихсан. Ингээд Pi-ийн хувьд бол маш богино хугацаанд сэжигтний жигсаалтаас хасагдсан. Гэхдээ Pi-г байцааж авах үеэр тэр бол нэг маш тийм жижигхэн зүйл ярьсан нь хожим асар чухал баримт болж чадсан байлээ. За тэр болохоор Peggy өвдөхөөс 3 сарын өмнө манай гэр бүл тийм ална гэсэн занал хийлэл бүхий захиа хүлээж авсан гэдгээ ярьсан. За нэг өдөр тэр шуудангаа шалгасан чинь нэг тийм гараараа биш шивж битсэн захиаг бол хүлээж авсан билээ. За тэгээд тухайн захиан дээр нь болохоор 2-7 хоногийн дотор Флоридагаас явахгүй бол танай гэр бүлийнхэн бүгд үхнэ гэж биччихсэн байсан. Тэгээд тухайн үедээ Pi болохоор зүгээр нэг өсвөр насны хүүхэд тоглоом болгож тийм зүйл бичээд явуулсан гэж бодоод огт тоогоогүй юм байлаа. Тэгээ ийм захиа хүлээж авангуудаа шууд гэр бүлээрээ өөр тийшээгээ нүүн энтер гэдэг бол шалгахгүй штэ. Тэгээд ч цаг хугацаа өнгөрөөд гэр бүлд нь юу ч тохиолдоогүй болохоор тэгвээсээ тэр чигт нь мартцсан. Цагдаа нарын хувьд Pi-г сэжигтний тооноос хассны дараа бараг бүрэн ингээд хурдталд орсон юм билээ. Тэднэрт өөр ямар ч сэжигтэн байгаагүй. Тийм болохоор мөрдөн шалгалтын гол чиглэлээ тухайн занал хийлсэн захиаг яг хэн бичсэн бэ гэдэг дээр төвлөрүүлсэн. За тэгээд үндсэндээ бол энэ хэрэг дээр Sherry гарч ирсэн байгаа. Sherry Gwynn гэдэг эмэгтэй яг үнэндээ бол хүчирхийлэгч нөхрөөсөө зүхтааж Texas-аас Флоридагийн төв рүү ирсэн хүн бол огт биш байсан. Түүгээрч зогсохгүй. Sherry Gwynn гэдэг нь түүний жинхэнэ нэр бол биш байсан. За жинхэнэ нэрийг нь Susan Gallick гэдэг байсан. Тэгээ энэ эмэгтэй болохоор Флоридад амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн тийм хүн байсан юм байна. Susan бол яг үнэндээ айгүй тийм ухаантай эмэгтэй байсан ч гэсэн Mensa-д элсэх хэмжээний сууд ухаантай энэ бол огт биш. Тийм болохоор алтураст байдаг Mensa-гийн салбарт элсэхтэй ашигласан бүх бичиг баримт нь хуурамч байсан гэж мөрдөн цагчид үтсэн байлээ. Бас Susan үнэндээ бол George Diana хоёртой жинхнээсээ найзлах ямар ч тийм хүсэл байгаагүй. Зүгээр л найзны юм шиг дүр эсгээд байнга хамт байхыг хүсдэг байсан цорын ганц шалтгаан нь гэх юм бол тэднийг зүгээр л ингээд өөрийн хэмжээндээ судалж исэн явдал байсан. Яагаад вэ гэхээр Susan яг үнэндээ бол цагдаагийн нууц мөрдөгч байсан юм байна. Энэ эмэгтэйг бол тусгай ажиллагааны хүрээнд нууцаар явуулсан байсан. Тэгэхээр бол энэ Susan гэдэг эмэгтэй цагдаагийн нууц ажилтан байсан гэсэн үг. Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар Peggy Pi хоёр очсон гэдэг байгаа тухайн аллагын занал хийллийн захиаг George Diana хоёр бичсэн гэдгийг
тогтоосон юм байна. Жорж, Диана хоёр Peggy Pie болон одоо тэдний хүүхдүүдийг маш их үзэн яддаг байсан юм билээ. Тэд нар ч одоо нөгөө хөршүүд байсан гэдсэн шүү дээ. Тэгээ тэр хоёрын бодлоор Peggy Pie за тэгээ хүүхдүүд нь айгүй тийм бүдүүлэг, чанга дуутай, байнга л бусдад төвөг учруулдаг хүмүүс байсан гэж үзсэн. Ялангуяа нөгөө Диана гэдэг ихнэр нь өөрийг нь одоо доктор Carr гэж биш зүгээр л Диана гэж дуудсан хүний хүртэл яриаг нь дундаас нь тасалж одоо застдаг сантай байсан баа. Диана гингүүт нь үгүй доктор Carr гэж дууд гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ эмэгтэй бол өөрийгөө маш тийм одоо өндөр түвшний хүн, айгүй тийм өндөрт тавьдаг хүн байсан баа. Диана урд нь болохоор Peggy Pie за тэгээ тэдний хүүхдүүдтэй дор хаяж 1-2 удаа бол маш тийм хүчтэй одоо маргалдчихсэн. За тэгэл одоо хөршийн доо явчихчингуудаа хөгжмөө дуугаа олго чимээгүй бай, ингэж болохгүй, тэгж болохгүй гэж байнга шаарддаг байсан маа. Гэхдээ Peggy Pie хоёрын хувьд бол иймэрхүү төрлийн хандлагыг одоо төвчдөг хүмүүс биш байсан. Тэгээ шууд хариуд нь манахаас зайл гэж хэлдэг байсан. За харин George гэдэг нөхөр нь болохоор Peggy-гийн гэр бүлийнхэнтэй хизээч олон нийтийн өмнө маргалдж байгаагүй. Тэр бол маш даруу дуугүй бусдад одоо захирагддаг төрлийн хүн байсан. Бие тоосон шинжгүй, ганцаараа байх дуртай тийм төрлийн хүн байсан. Тэгсэн мөртлөө баг өдөржин шахуу цонхороо хөршийнхөө гэрийг ажиглаж суудаг байсан юм байна. Peggy-гийн гэр бүл юу хийж байгааг байнга хаардаг. Тэд нар ямар чанга дуутай, ямар төвөгтэй хүмүүс болохыг дотроо ингээд бодож суудаг байсан юм байна. За тэгээ эхнэр Дианагийнх нь уур бухимдал өдөр ирэх тусам улам бүр нэмэгдэж байгаа гэдгийг хараад George бол эцэст нь нэг одоо арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн юм билээ. За ингээд тэр бол алхахыг занал хийлсэн захаа бичээд хөршийнхөө гэр рүү явуулсан. Тийм мэдээж Pie бол тухайн захааг нь уншаад ямар ч зүйл өөрчлөгдөөгүй 2-7 хоногийн дотор Флоридагаас угаасаа тэд нар нүүгээгүй. Тэгэхээр нь George төлөвлөгөөнийхөө 2 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр шийдсэн. 1970-ад онд George бол метамфетамин буюу мет тийм үйлдвэрлэсэн хэрэгээр шоронд одоо хоригдчихсэн юм байна. Мет үйлдвэрлэх явцад үүсдэг дайвар бүтээгдэхүүний нэг нь бол талиум байдаг. За тийм болохоор George урд нь одоо мет хийж сурсан мэдлэгээ ашиглаад талиум гаргаж авсан юм байна. Дараа нь тэр бол 8 шил Coca-Cola тус бүрт нь үхэлд хүргэх хэмжээний талиумыг хийсэн. За химийн бодис хийснийг бол хинч анзаарахгүй болтол нь сайтар хосны дараа за өөрийнхөө лонхны таглааг битүүмжилдэг тийм төхөөрөмжөөрөө бүх шилний тагийг буцаагаад дарж битүүмжилсэн. За George бол гэртээ өөрөө одоо шар хайрыг эсэгдэг байсан болохоор ийм төхөөрөмжтэй байсан юм билээ. За ингээд яг үйлдвэрээс гарсан юм шиг харагдах байдалтай одоо 8 ширхэг гүлийн ундаа одоо бэлэн болгосон. Тэр бол Peggy Pie бас хүүхдүүд нь гэрээсээ гарахыг хүлээж аваад явсан дарууд нь George бол хөршийнхөө гэр рүү явж ороод ундаануудыг агуулгын булан руу шургуулж тавьчаад юу ч болоогүй юм шиг гараа явсан. За ингээд бүх зүйл дууссан байгаа. Дараагийн хэдэн 7 хоногийн турш George бол хөршийнхөө гэр бүл нэг нэгээрээ өвдөөд за эцэст нь бол Peggy насарж байгаа гэдгийг хараад дотроо бол одоо асар их таашаалыг авсан. George бол хөршүүдээ хордуулсан гэдгээ шууд бол хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ өөрийн хийсэн энэхүү үйлдэл буруу гэдгийг батлах олон зүйлээ нөгөө Susan гэдэг эмэгтэйд ярьсан байгаа. Жишээ нь гэх юм бол Mensa-гийн аллахын нууцлаг өдөр гэдэг нөгөө тоглоомын үеэр George-ийн зохиосон төгс гэмт хэрэг нь хордуулж алах арга байсан. Тэгээ тухайн үед Susan угаасаа тийм одоо нууц мөрдлийн ажил хийжсэн шүү дээ. Тийм болохоор тэдний дунд аль хэдийнэ орцсон George, Diana хоёр хөршүүдээ хордуулсан эсхийг тогтоох тийм үүрэг авчихсан байсан. Тэгээ нөгөө George ч амхандаа өнгөрөөл би одоо төгс гэмт хэрэг зохиосон гэж одоо бахархалтай наргагүй яриад Susan нь болохоор зориуд George-оос та хорны талаар өөр юу мэддэг вэ? Энэ бүхнийг хаанаас сурсан? Ямар хор байдгийг гэх мэтчлэн маш нарийн зүйлсийг бол асуугаад эхэлсэн. Тэг дараагийн хэдэн сарын турш Susan бол нууцаар бичлэг хийжсэн ч гэсэн George гэдэг хүнээр бол би хордуулсан гэсэн үгийг бол хэлүүлж юусоо чадаагүй юм билээ. Гэтэ ямар ч байсан George бол энэ Susan гэдэг эмэгтэйд бол бүрэн итгэжсэн байсан. Susan бүр албаар одоо энэ хүний эгог нь байнга тэжээж та үнэхээр ухаантай, та маш гайхалтай амтэр гэж магтдаг байсан маа. Тэг цаг үргэлж маш даруухан дуулууртай харцдаг байсан болохоор George-ийн одоо бүрэн итгэлийг нь Susan олж чадсан. Нөө Diana гэд эхнэр нь болохоор нэлээд тийм одоо ноёрхуу зантай нөхрийгөө үргэлж өөрийнхөө эрхэнд байлгадаг байсан болохоор Susan гэж эмэгтэй гарч ирээл одоо ингээл өөрийг магтаад байгаа нь түнд бол маш их одоо таалагдсан гэхүү дээ. Тийм ч болохоор өөртөө нөгөө Алтураас гээд хотоос нүүхтэй байшингаа одоо Susan-д түрээсэлж байгаа явдалтай огтхонч тэр хоёр бол эргэлзээгүй. Тэгээ энэ бол мөрдөн шалгалтанд маш тийм чухал ач холбогдолтой байсан. Ягаад гэхээр George, Diana хоёр болохоор өөрсдийн амьдарч исэн байшингаа одоо тэр чигт нь хостлоггүй байсан. Олон эд зүйл за тэр дундаа George-ийн одоо хувийн эд зүйлс гэрт нь бол үлдчихсэн
тэгсэн байсан. Сүүс нь тухайн зүйлүүдийг хизээч ухаж үзэхгүй гэж бүрэн одоо Жорж бол итгэжсэн байна. За гэхдээ сүүс нь бол байшинд явж оронгуудаа Жорж Диана хоёрын машин одоо нүднээс нь далд орсон даруйд нэмэлт хүч дуудсан байна. За тэгээ удалгүй бол цагдаа нар байшинг бүхэлд нь одоо бүсэлж явж орсон. Тэгээ байшинг дээврээс нь эхлээд зойрх хүртэл нь тэр чигт нь нэгжиж эхэлсэн. Тэгээ гаражийг нь шалгаж авах үеэрээ Жоржийн одоо нөгөө химийн туршилтын тоног төхөөрөмжийг нь олсон. За тэр тоног төхөөрөмжийн доор нь нуусан байсан нэг савнд талиум хадгалж исэн гэдгийг илрүүлсэн юм билээ. За энэ нь болохоор мөрдөн шалгалтын хамгийн чухал нотлох баримтуудын нэг болж чадсан. За шүүхийн зүгээс бол Жоржийг 1-р зэргийн хүн амны хэрэг за бас Пегигийн гэр бүлийн бусад гишүүдийг хордуулж алахыг завцсан хэрэгт буруутай гэж үзсэн. За тэрнээс нь болж түнд бол одоо цаазаар ялыг оноосон юм билээ. За гэхдээ Жорж бол одоо хүртэл амьд байгаа юм байна. Цаазаар авах ял оноосон хоригдлуудад зориулсан тийм тусгай одоо хорх ангид хоригдсон хэврээ байгаа юм байлээ. За харин түүний эхнэр Дианагийн хувьд гэх юм бол олон хүн одоо эхнэрийг нь яг энэ хордуулж алах үйл ажиллагаанд нь ямар нэг байдлаар холбоотой байсан дор хаяж нөхөр нь яг юу хийж байгаа гэдгийг мэдчихсэн байхаа гэж үздэг. За гэхдээ хууль хүчний байгууллагын зүгээс Дианад энэ хэрэгтэй холбоотой ямар ч тийм эрүүгийн ял бол тулгаагүй юм билээ. Тэгээ шоронд орсныхан дараа тэр бол Жоржоос албан ёсоор салаад амьдралаа шинээр эхлүүлж дахин гэрэлсэн билээ. За ингээд маш учир бүтүүлэг бүр яаж илрүүлсэн гэмээр нэлээд одоо адармаатай хэрэг байлаа. Та бүхний хувьд ч гэсэн юу болсон бол яасан бол гэж нэлээд одоо толгоогоо гашлгасан төрлийн хэрэг байсан байх гэж найдаж байна. Дугаараа дуустал нь сонссон нийт сонсогчдоо баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаартаа маань Take It Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Та бүхэн энэхүү эрүүл мэндийн уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хідүүлээ энэ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Түр баярлалаа.